Сайн хөр хүмүүс минь бүгдээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. Зайнуудын бичлэг дээр хэдүүлээ яг одоо Монголын сошиалэр маш их яригдж байгаа тэр нэгэн сэдвүүдийн талаар ярих болно. За тэгээд та хэд манаас гарчиг хараад орж ирсэн болов уу гэж бодож байна. Тэгэхээр хэдүүлээ шууд бичлэгт орцгоё. Та хэд манд гадагшаа татгшоо ажиллаар болон аялаар явах гэж байгаа бол дата eSIM-ээ Unisim цэгийн мэнэс аваарай. Тэгээд хэрвээ таны утас eSIM дэмждэг бол Unisim бүр ямар ч асуудалгүй ажиллана. Тэгээд та нартай Unisim-ийнх маань хамгийн хямд үнийг, хамгийн найдвартай сүлжээг, хамгийн одоо өргөн хэрэглээг санал болгохоор маш том даваа талтайгаа хэрвээ та хэд маань миний утас одоо ингээд eSIM дэмждэг болов яадаг бол гэхэд гайхаж байгаа бол яг одоо энэ дээрх тоороо одоо ингээд яг дуудлага хийх байгаа юм шиг залгаад үзээрэй. Тэгээд хэрвээ таны утсан дээр яг одоо энэ текст гарч ирэх юм бол таны утас eSIM дэмждэг гэсэн үг. Тэгээд та хэд маань дэлгэрэнгүй мэдээллийг Unisim цэгийн мэн гэдэг Facebook пэйжээс авах боломжтой. За эсвэл шууд одоо худалдаад авъя гэх юм бол одоо энэ дээрх одоо веб руу шууд ороод өөрсдийнхөө одоо зочих улсаа сонгоод шууд худалдаа авалтаа хийх боломжтой. Та худалдаа авалтаа хийсэн тохиолдолд тань руу мэйлээр одоо зааварчилгаа болон мэдээлэл нь очиод за яг тэр мэйлийнхээ дагуу зааварчилгаагаа аваад eSIM-ийн утас нэрээ шууд суулгаад ашиглах юм боломжтой байгаа шүү. Минийхэнд ярих зүйл маань physical reality шоутой холбоотой хоёр шинэ мэдээлэл гарч ирсэн. За эхнийх нь болохоор тус reality шоунд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдад одоо алтан гац содыг гартууллаа гэдэг бүр маш гайхалтай сайхан мэдээлэл бол явж исэн. За үүнийг нь болохоор Монголын үндэсний Олимпийн холбооны одоо яг Facebook пэйж дээр орсон мэдээлэл байгаа хгүй юу. За үүн дээр Аз ТV-ийн 8 улсын баг тамирчидтай хүч чадал төсвөр хатуучлаа сорин өрсөлдөж дэд байрч шалгарсан Монголын баг тамирчдад Монголын үндэсний Олимпийн холбооны дээд чанал алтан гац одонг олон улсын Олимпийн хорооны гишүүн Монголын үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Бат Төвшин ерөнхий нарийн бичгийн дарга Бадар Уганаар гартууллаа. Алтан гац одонг спорт олимписыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан Олимпийн наадмаас медаль хүрсэн эх орнод дэлхийд сурталчлан таниулсан хүмүүст олгодог хүндэт шагнал юм гэдэг ийм мэдээлэл ингэж орсон. Энэ бол маш гоё мэдээ байгаа зү тэ. Одоо яг энэ баг тамирчид гэдэг одоо яг нэг Spark Agency-ийн одоо гишүүд хүртэл очсон байгаа хгүй юу. Одоо Spark Agency-ийн чаа өөртөө нэг зохион байгуулагч гэх юм одоо яг гол гүүр нь болж явж ирсэн ч тэ. Тэр хэд маань байсан бас яг одоо Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчид маань бас ингэж очиж гардан авсан гэдэг нь бол ингэж харагдчихсэн. За тэгэд яг энэ алтан гац од гэдэг энэ одонг болохоор тэ ингэж дэлхийн тавцанд эх орноо сурталчилсан энэ хүмүүс ингэж авдаг ийм хүндтэй шагнал юм байна л да. Тэгэд яг сүүлд манай дуучин Мишель манас ингэж авсан байсан харагдчихсэн шүү дээ тэ. За хоёр дээрх зүйл нь юу гэх юм бол яг Physical Asia одоо тэр reality шоуны Филиппин улсын одоо яг багийн ахлагч Монгол улсад ирсэн ийм бас гайхалтай мэдээлэл байгаа. Тэгээ та хэд маань ч гэсэн харсан байх гэж бодож байна. Яг Facebook дээр одоо ингээл яг reel одоо пост байдлаар ингэж мэдээлүүд нь ороод бол явж исэн шүү дээ. Тэр яг их нэртэйг ирсэн байсан бол харагдчихсэн. Тэгэд яг энэ хоёрыг маань гэх юм одоо тий яг Spark Agency-гийн тэр гүйцэтгэх захирал төлгөөн өөрөө ингэж дандаа дагуулад хамт явж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. За ингээд болохоор яг нөгөө Монгол үндэсний дээлийг ас өмссөн байснаас үнэхээр гоё харагдчихсэн. За тэрээр одоо энэ нэг үндэсний дээдлих тас төлгөөн маань тоглож байгаа шүү дээ. Тэгэл яг төлгөөний тоглолтыг очиж үзсэн байлээ. За тэнгуүтээ Адя болон инх оргил нартай хамт бас ингэж хоол идэл хамт бас ингэж reel хийж байгаа нь харагдсан. За тэнгуут яг хамгийн сүүл одоо ингээд тэрэлж орсон юм шиг байгаа байхгүй. Яг тэрэлжэд нөгөө нэг нохоон чарга байдаг шүү дээ. Яг нохоон чарган дээр ингээд суугаад явж байгаа тэр зургнууд нь байсан. За тэгсэн чинь яг нэг зурган дээр яг тэр ихнэр нь дуучин ариунатай бүр ингээд үнэхээр адилхан гарсан байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тэр нөгөө нэг Spark Agency-гийн дүлгөөн яг пост болгож оруулахдаа одоо ингээд Монгол улсын гавьяат жүжигчин ариунагчтай баярлаа гэдэг байдлаар нэгэн пост оруулсан байсан. Тэгээд тэр зураг нь бол үнэхээр ялцчихгүй дуучин ариунатай бол адилхан харагдчихсан. Дараагийн сэдэв маань тогтой холбоотой сэдэв байна. За одоо Монгол улсад яг нөгөө тогны хязгаарын асуудал бол үргэлжлээд явж байгаа. Тэгээд одоо бүр ингээ хуваар гарчихсан. Яг хэддэх өдөр яг хэдэн цагаас одоо айл дүүргийн яг айл хорооны тогийг таслах юм бэ гэдэг ийм хуваар гараад ингээд бол явж байгаа. За үүн дээр болохоор одоо таад маань нөгөө нэг комедиан Ravioli-г мэдхүү. Яг Instagram хаяг нь болохоор Балтко гэдэг хаягтай байсан санагдаж байна. Тэгэд ялангуяа одоо ингээд нөгөө хүмүүст танигдсан нэр нь болохоор яг Ravioli гэдэг нэрээр айгүйх танигдсан ийм одоо нэг залуу байдаг шүү дээ. Тэрээр яг энэ эрчим хүчний салбарт ажилладаг инженер хүн юм байна л да өөрөө. За тийм болохоор одоо яг өөрийнхөө сошиал хаяг дээрээ одоо яг энэ эрчим хүчний талаар яг энэ тог тасралттай холбоотой мэдээллүүдийг одоо ингэж богино бичлэг байдлаар гэх юм уу одоо яг reel байдлаар ингэж оруулаад явж байгаа байхгүй. Тэгэл яг сүүлийн үед
равиолигийн тэр оруулж байгаа бичлэгнүүд бол маш олон хүмүүст хүрээд ингээ хандлт аваад явж байгаа нь харагдчихсэн. Тэрээр ер нь ингээл нэг хэд хэдэн бичлэг хийсэн байгаа байхгүй юу. За хамгийн ихний бичлэг тэр яг юу гэж ярьсан бэ гэхлээр одоо ингээд эрчим хүчний сайд өрөөс ингээ солигдохгүй байна. Доор нь ажиллаж байгаа хүмүүс ингээд баригдаад, шалгагдаад ямар нэгэн хариуцлага үүрээд те одоо ингээд мөнгө авсан нь тодорхой болоод ингээ баригдаад хоригдоод явдаг гэтэл яагаад тэр сайд ингээд яг хിവэрэ байгаа юм бэ? Үнэхээр доор нагаа хүмүүстэй тэр хэмжээний ингээ мөнгө идсэн бол дээр нагаа хүн мэдтгүү мүү, тийм юм байж болтгийм үү гэдэг байдлаар ярьж илээ. Тэгээд өөрөө яг энэ нэг салбарын инженер хүн гэдээ итгэсэн шүү дээ. Одоо яг энэ чиглэлээр бас ингээ гадаадд мэрэгчлээ одоо дээшлүүлээд суралцаад явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд Монголд байхдаа бас яг энэ станцд одоо ингэж ажиллаж исэн. За тэгэхэд бол 2.7 саяын цалинтай бол байдаг байсан. Тэгсэн чинь одоо тэр баригдаад байгаа хүмүүсээс бүр гэрээс нь хэдэн 100 саяараа ингэж гарч ирж байгаа гэдэг ийм ярианууд ингээ гарч ийн. Энэ одоо яг юу гэсэн үг юм бэ гэл те. Тэгээд одоо яг энэ салбарын баг ажил хайлт ингээ зарлт юм уу яа гэхгүй бол энэ салбар бүр ингээ ялцарлаа бүр ингээ хэцүү байдалд орлоо штэ гэдэг зүйлийг бол ярьсан байсан. Эрчим хүчний дарга нар авилгал авж байгаа баригджээ. Тэгээд нэгийнх нь гэрээс 350 сая, нөгөөхийнх нь 300 сая олцсон гэсэн. Тэгээд би ч өөрөө 3 жил инженер хийсэн бохгүй юу. Тэгээд сарын цалин 2.7 байдаг. Энэ эрчим хүчний салбарт ингээ хулгай хийгээд баригдаж байгаа ихний тохиолдол биш байхгүй юу. Тэгэл ингээд нэг хүн хулгай хийгээд тэгээд байхгүй болчихдог. Тэгээ юу гэдэг нэг толгойн хулгай хийлгээл тэгээд доотлох нь хүмүүсүүд ингээ солигдоод. Тэгээ ер нь яагаад энэ дарга нар юу яах вэ? Эрчим хүчний сайдыг шалгаж үзэхгүй байгаа юм бэ? Яг энэ сэдвээр бас ингэж дуурсан хүн бол одоо яг тэр улсын хурлын гишүүн Цэнгүүн байсан шүү дээ. Тэрээр Амарчингийн подкастт ороод яг энэ талаар яг л иймэрхүү зүйлийг бол ингэж ярьсан байгаа. Одоо ингэ дарга нар нь солигдоод баригдаад ингэж явдаг. Тэгээд одоо энэ бүр ингэж байх л ёстой зүйл шиг болоо те нэг ийм зүйл ингэ болчлоо. Гэхдээ энэ салбар дээр анхаарахгүй бол бүр ингэ үнэхээр хэцүү цаг үе ирж байгаа. Тэгэд ер нь цаашдаа Улаанбаатарт хасах 40 градус болоод хит хоноход л Улаанбаатар тэр чигтээ хөлтнө хүмүүс үнийг одоо ингэ мэдгүй ингэ яваад байгаа гэдэг зүйлийг бол ярьдаг. Тэгээд энэ хоёрын яриаг ингэ сонсгоод яг л нэг зүйлийг яриад байгаа байхгүй те. Тэгэд би яг энэ салбарын хүн биш учраас бол нэг сайн мэдгүй байна. Гэтэ яг энэ дээр сүүл бэс хиний хануугийн нэг бичлэг дээр яригдсан санагдаад байгаа юм. Одоо ингэ жил ирэх тусам таад ингэ байрны чинь дулаан бол алдагдчихж байгаа. Анх бол ингэ парта хүрэхэд л баг ингэ шалцлах гад байдаг гэсэн бол одоо тийм байхгүй байгаа зү. Яагаад гэхлээр Улаанбаатарт барилга баригдаад за тэрийг та энэ дулаанаас ингэж аваад байгаа гэдэг зүйлийг бас ярьсан байсан. За яас өлдөж өгөх гээд энэ үү? Гэр чи хүүтэн байгаас халахгүй байгаас, парч халахгүй байгаас тий дарга нараас болж байгаа шүү. Цахилгаан станц нэмж бариагүй ээжэж энэ олон барилгынууд чи бүгдийг халаагаад тахлаар яах нь вэ? Нэг айлд очиж байгаа нөгөө дулаан мулаа чи багсах нь байна. Би бол яг энэ яриатай яг үнэн бах гэдээ яг санал нийлээд байгаа. Яагаад тэгэхээр ингээд маш олон жилийн өмнө манай аавынх одоо ингээд байр аваад тэг бид нар анхандаа бүр ингээд эхний хэдэн жил бүр ингээд халууцаад бүр ингээд хүчих гээд байдаг усахгүй. Бүр үнэхээр аимшигтай халуун зэ. Бүр ингээд паарн дээр гараа бараг тавьж чадахгүй юм чинь айгүй халдаг байсан. Тэгээд жил ингээд явах тусам бүр ингээд халаалт айгүй багасаад тэг сүүлийн хэдэн жил бол бүр үнэхээр хүүтэн байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө халаалт маань ингээд багасах үеэр ингээд би жоохон байсан ч гэсэн ингээд аав ичээр ярьдаг байсныг айгүй сандаг. Тэгэхэд аав ичээр ингээд хажууд ингээд шинэ барилгууд баригдсан. Тэгээд манай дулааныг ингээд авчихсан гэж ярьдаг усахгүй. Тэгэхээр би бол тэрэндээ үнэхээр ингээд санал нийлж байгаа. Яг л тэ одоо уул нь шинэ станц бариад тэрнээс ингээд дулааныг шийдэх ёстой байтал одоо байгаа тэр ачаалал дээрээ дахиад л ачаалал нэмээд шийдэн байрнууд ингээд холбоод байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд яг одоо шинээр цахилгаан түгээх станц одоо ингэж барихгүй байж одоо байгаа дээр бүр ингээд ачааллыг нэмээд шинэ одоо ингээд байр ашиглалтанд орлоо гэж шууд одоо байгаа тахаа ингээд холбоод ангууд яаж ч бодсон нөгөө ачаалал нэмэгдэхэр чинь гэмтэл учрна шүү дээ. Тэгээ гэмтэл учрахаар чинь тэрийгээ засварлын инээ тэрэг гэж явсаар агаад тогны хязгаарлалт бүр ингээд хийхээс өөр аргагүй байдалд одоо ингээд ороод байгаа байхгүй юу. За ер нь л нэг иймэрхүү зүйл ингэж болоод байна гэж би бас ингээд одоо энэ хэдэн хүмүүсийн үгийг сонссон ч гэсэндээ те яг ингэж л бол хараад байгаа. За үүнээс гадна явуулъя бас нэг бичлэг дээрээ одоо энэ асуудал бол зөвхөн эрчим хүчний сайдын асуудал биш ээ. Энэ бол одоо шадар сайд бас доош хандын одоо ингэж оролцоотой зүйлээ гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй. За үүн дээр болохоор эрчим хүчний реформ гэдэг зүйлийг зарлаад бас ингэж төсөв мөнгө аваад тийм хүртэл ингэж юу ч хийхгүй те ерөөсөө ингэж бид нар сайжруулна бид нар энэ дэр ингэж оролцоно гэсэн мөртлөө одоо хүртэл үр дүнгүй байна. Тэгээд үүн дээр хинч хариуцлага хүлээхгүй одоо ингэ зүгээр л нэг юм яригадаад өнгөрдөг ийм сэдв болцоод байна. Тэгээд энэ бол ингэ байж болохгүй зүйл штэ. Тэгээд доош хандч гэсэн энэ асуудал ингэ оролцоотой гэдэг зүйлийг бас ингэж ярьсан байлээ. Энэ миний бодлоор бүгдээрээ чойжо сайд руу дайрчлаа л та. Өгийн зөв. Тэгээд нэмээд бас миний бодлоор дахиад нэг хүн үлчгээд байгаа байхгүй. Бүр чойжо сайдаас том аргын тушаалтай. Тэр нь шадар сайд дор чанд идэг хүн байна. Энэ хүн болохоор сая эрчим хүчний реформ гэж баахан хүмүүсүүдийг аваад тэгээд бүгдээрээ айгүй зөв сүртэй эрчим хүчний реформ хийх гэж гоо ажил болсон. Гэхдээ тэр одоо яг
тэр хүмүүс юу хийвэ? Миний мэдхээр бол эрчим хүчний реформ гэдэг үн нэмэгдсэн. Тэгээ тэр чинь бол өөр улсууд одоо жишээ нь эрчим хүчний реформ юу шатлалтайгаар нэмээд тал талтай сайжруулалтаа баг багаар ингээ хийгээд нөгөө аль алинд нь огцом тийм өөрчлөлт байхгүйгээр явагддаг хгүй. Тэнгүүт манайх бол шууд нэмээд хамаг ачааллыг ард иргэдэд дүүрүүлсэн. Тэгээ энэ хүмүүс ч одоо миний санаж байгаагаар тэгээ баг цагаар шүү. Тэгээ сарын цалин 5 сая гэдэг. Ер нь бол эрчим хүчин дээр тийм цалинтай хүн байдгүй шүү. Тэгээ ер нь бол хамгийн муухай нь ард иргэдэд нэг ийм муухай ойлголт төрүүлээд үлдээж байгаа хгүй. Юу вэ гэвэл эрчим хүчний реформ гэдэг нь ийм сайжраад ингээд гоё ингээд шинжилэл хийгдээд явахгүйгээр манайх яг зүгээр ингээд реформ гэдэг нэрийн доор дахиад л ингээд ард иргэдэд өөрдаал дор жан цайд маань болохоор нэг ийм айгүй их гадаадын санхүүжилт оллоо. Тэр ажил тэгээд яасан юм болоо таны нөгөө нэг станц барина гэдсэн тэр станцнд баригдах юм болов уу яах юм бол тэгээд одоо таны ярилцлагыг харахаар тэгэл нэг ийм телевизүүдээр би ажиллаа өгч болно. Өөртөө ажил зогсох гээд байна гэдэг юм. Тэгээд таны өмнөх хийсэн ажлууд чинь яг юу байна? За үүнээс гадна бүр маш зөв нэг сэдвийг бол хүндсэн байгаа. Одоо ингээд тог тасрах үеэр хэн хохирдог вэ гэхэлэр иргэд л хохирдъя гэдэг зүйлийг одоо ингэж гаргаж ирсэн байгаа хгүй. За мэдээч хэрэг тог тасрахаар чинь бид бүгд одоо ингээд хохирж байгаа шүү дээ. Тийм магадгүй ингээд өндөр давхарт амьдардаг айл байлаа гэхэд лифт ашиглаж чадахгүй одоо халахах. За тэнгуүтээ магадгүй бүр ингээд жоохон хөвгттэй бол бүр хэцүү шүү дээ. За тэгэл яг коло хийх ёстой цагтаа хийж чадахгүй байх, газан бэлэдэг ашиглах бас ингээд яг гэрлээ асаад ингээд сууж их одоо тэр нөхцөл байдал дээр нэг лаасаад байж ах ч гэдэг юм уу да тий маш олон зүйлээр иргэд тохирч байгаа. А нөгөө талаас болохоор яг цахилгаан хэрэгсэл дээр маш том хохирлыг иргэд ингэж амсч идэм а гэдэг зүйлийг ярьдаг байхгүй юу. Үүн дээрээ тог одоо тасархаар ингэж хүчтэл огцом унаад тог буцаад ирэхээр хүчтэл огцом нэмэгдээд үүнээс нь болоод одоо бид бүгдийн гэр ахын нөгөө электрон баруунууд бид ч тий угаалan машин, плетик, хөргөгч тий одоо энэ хэдийн насжилт нь багасч идэг. Магадгүй та одоо тэг гэр ахын бараага 5 жил ашиглах байсан бол одоо үүнээс болоод буюу тог тасралтаас болоод жилээс 2 жил одоо ингэ ашиглах боломжтой ч болох магадлалтай ийм том одоо юутай юм а хохирлоо байд юм а гэдэг зүйлийг ярьдаг байхгүй. Тэгэд үүний тод жишээ нь болохоор яг манай нэг таньдаг чинь кофе шоп байгаа. За тэрээр кофе шоп ажилуулдаг. Тэгээд одоо нэг өнгөрсөн жилийн тог тасралт эрэлтээс болоод яг айгүй том одоо хохирол учирсан гэх юм уу да тийм учраас одоо сүүлдээ бүр гадна генератор бүр авч тавьсан байгаа хгүй. Энэ мэтчлэн ер нь л иргэд бол ингэж хохирж байгаа юм байлээ. Тэгэхээр аюу хэцүү оцтой те бид нар яг иймэрхүү байдлаар ингэж далдаач гэсэн одоо ингэж хохирдог байгаа хгүй юу. За тэгсэн чинь яг энэ эрчим хүчний сайд чойжил суран сайтуудад ярилцлага өгсөн байлээ. За тус ярилцлага дээрээ 2027 оны наадам хүртэл дараагийн цахилгаан станц ашиглалтанд орохгүй тэгээд одоо худлаа яриад байх уу шууд чулуунаар ингэж үннээ хэлээ. Үүнээс хамаарат би одоо өөрийнхөө сайдын судлыг өгсөн чи яах вэ гэдэг зүйлийг бас ингэж хэлсэн байсан. За тэгсэн чинь бас яг нэг сэтгүүл чинь ингэж асууж байгаа байхгүй. Одоо энэ тог тасрахтай холбоотой маш олон иргэд хохирсон. Энэ хохирлыг одоо хэрхэн нөхөн төлөх вэ? Одоо тэр хохирлуудыг яаж барагдуулах вэ гэдэг зүйлийг асуудаг. За тэрээр болохоор одоо яг энэ зүйл дээр одоо ингэж зохицуулна гэсэн зохицуулт бол алгаа. Тэгэд үнэхээр одоо тогны хязгаарлалт ингэж хийхгүй бол бүр илүү аюулт хүрнэ гэдэг зүйлийг бас ингэж ярьсан байлээ. Үүндээ бол бүрэн шийдэхэд төгтөө. Өссөн өсөөгөө 2027 оны наадамаас нааш баянгийн цахилгаан станц ашиглалтанд орохгүй. Энийг олон нийт шударга хэлсэн дээр яаж ч гүрээгээд дийлэхгүй. Тэгэхээр одоо өөх өстөө бол өгнө. Би ямар нэгэн сайдын суудалтаа суугаад зууралдаад энэ суугаад ах сонирхол шулуухан нэг хэлэхэд алга байна. Одоо яг тог таслахтай холбоотойгоор иргэд хэрхэн хохирч байгаа вэ гэдэг талаар мэдээллийг та нартай хүргэе. За энэ болохоор Eagle News гэдэг яг Eagle телевизийн пэйж дээр 1 сарын 28-нд орсон мэдээлэл байгаа хгүй юу. За үүнд болохоор цахилгааны хязгаарлалтын дараа Golden Lotto-ны 8 айлын пар хагарч задарчээ. Тухайн орон сууцнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн агуулга усан давтаж тавилгын дэлгүүрийн зарим бараг худалдах боломжгүй болсон байна гэсэн ийм мэдээлэл ингэж орсон. Тэгээд энэ мэтчлэн иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд бол нэлээдгүй хохирч байгаа. Тэгээд одоо үүнийг одоо тий хохирлыг яг хэн барагдуулах юм бэ? Яг ямар зохицуулалт байгаа юм бэ гингүүд үүн дээр ямар ч ингэ зохицуулалт байхгүй гэд хин ч ингэ хариуцлага хүлээхгүй тэгэл яг иргэд байгууллагууд ингэ хохирсон ийм байдалтай байгаад байгаа. За магадгүй яг нөгөө даатгалтай бол тий таатгалаасаа нөхөн төлбөр авах. Гэтэл манай монголчууд ч хэр баргийн иймэрхүү одоо зүйлүүд дээр нэг даатгал аваад байдгүй шүү дээ. Тэгэхээр яг л өөрсдөө хохироод ингэ үлдчихэж байгаа юм шиг ийм
дүр зураг бол ингэж харагдаж байгаа байхгүй юу. Үүнээс гадна нэлээд одоо сериосны тэгээ нэлээд амар мэдээлэл явж исэн. За тэрний үг гэхээр би Хүннүү 22 хотхон гэж сонсон. Гэтэ би чеклээд энэ доороо яг ямар хотхон байсан бэ гэдгийг нь оруулчихъя. За тэгсэн чинь хүмүүс ингэж лифтэнд сууж явж байгаад ингэж маш олон давхрууд дээр хүмүүс дарсан байсан гэж байгаа байхгүй. Зарим 9 давхар дээр тэгээд хамгийн дээдлийн давхар нь бүр 22 давхар хүртэл ингэж явах хүмүүс байсан гинэ. За тэгсэн чинь яг 9 давхар дээр очиж зогсоод за тэгээд яг тоог тасраад тэр лифт тэр чигтээ шууд доошоо унсан гэж байгаа байхгүй. Бүр 9-өөс 1 давхар хүртэл бүр ингэ шууд унсан гэсэн. Тэгээд бүр хаалга нь хаагтаагүй унсан гэж ярьж илээ. Тэгээд үүнийг болохоор сэтгэл зүйч үйлсд одоо өөрийнхөө Facebook хаяг дээр тавьсан байгаа байхгүй. За үүнээс гаднаас сайтад ч гэсэндээ ярилцлага өгсөн байлээ. Яг тэр лифтэн дотор нь яг тэр сэтгэл зүйч үйлсдийн хүүхэд нь явж исэн гэсэн. Тэгээд хүүхэд нь болохоор ээжээ бүр ингэ 9-өөс 1 давхар хүртэл бүр бараг л 1 секунд шиг хурдан байсан гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Хамгийн одоо гайхалтай ч юм уу тий хамгийн азтай нь тэр дотор явж исэн хүмүүс ерөөсөө битэж гэмтээгүй гэсэн. Энэ бол бүр үнэхээр амар байгаа байхгүй тий. Тэгэд нөгөө талаас болохоор би нөгөө тог таслахаас гадна тэр хотхны бас яг тэр лифтний асуудал байсан болов гэж бол би хувьдаа бодож байгаа. Тэгээд яг тэр үйлс сэтгэл зүйч бас ярьж байлаа л тий. Одоо үүнээс болоод хүүхэд бол ингээ маш гэмтнэ. Магадгүй юм жижиг орчинд байхаас айдаг болно, харанхуугаас айдаг болно гэл яг нүг сэтгэл зүйч хүний үүднээс бол маш олон зүйлийг ярьж илээ. Тэгээд магадгүй тэр дотор байсан хүмүүс дахиж лифтэнд суугаасаа ч юм уу айх айцтай болох болов гэж бодож байна. Тэгээд энэ юутайч бүр ийм нэлээд хүнд одоо амартай мэдээлэл байсан. Гэхдээ азар хинч одоо битэж гэмтээгөө гэдэг нь бол үнэхээр юм сайн мэдээ байсан болов гэж асан гэж харж байгаа. Муу яг энэ тог тесрэгтэй холбоотой өөр ямар мэдээлэлүүд явж байгаа вэ гэхээр одоо манай монголчууд ч мэдээж нэг юм хөгжилтэй, шогч тийм хүмүүс шүү дээ. Тийм учраас нэг юм жок маягаар тийм одоо хөгжилтэй пост юмнуудаас нилээдгүй явж илээ л дээ. Бас ингэж хүмүүс хүүхдүүдэд маш их оруулж байгаа ингээ харагдсан. Одоо ингээ лаас ангууд хүүхдүүд ингээ төрсөдөр гэж бодоод лаг ингээ унтраачаад байна. Энэ асуудлаа шийдээч гэж байгаа зүйлүүд нилээд харагдсан. За үүнээс гадна ингээд лифтэнд хэрвээ гацх юм бол гэдэг одоо пост зургнууд ингээд явж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд дотор ингээд хоол мол тавьсан дээ, сандал тавьсан, ажиллаа хийж байгаа ч юм уу. Тиймэрхүү ингээд зургнууд ингээд тавингуудаа одоо өстой хашир үзнэ гэлтэй нэг тиймэрхүү утгатай постууд нилээдгүй явж илээ. За тэнгүүтээ бас нэг хүний бичлэг байгаа байхгүй юу. Ингээд авраарэ гэдэг хар юу басан болыг оцсон чинь нөгөө лифтэнд ингээд хүмүүс явж байгаа гаццсан. Тэгээд одоо ингээд наа чи ингээд хідэн хүн байна гэдгсэн чинь ингээд лифтэн дотроос ингээд дуурч байгаа байхгүй юу. Гуруулаа байна гэдгсэн чинь өө таад төлбөр гуруулаа хөгжлөө юм шүү гэлтэй нэг юм бичлэгс хийсэн байсан ингэж харагдчихсан. Тэгээд тог эртэл байж штий. Яаж байдгийг чи? Хэдэл байгаа? Оо тэгвэл хөгжилтэй юм шүү. Энэ мэтчлэн хүмүүс ингээд олон пост бичлэгнүүдийг оруулж байгааг нь бол харагдсан. За тэгсэн чинь өнөөдөр нэг пост ороод бүр ингээд маш олон хүмүүсийн хандлтыг аваад явж байгаа. За энэ ямар пост хийсэн бэ гэхээр жүжигчин Наран Солон өөрийнхөө трец дээр нэгэн бичвэрийг одоо бичсэн байгаа хгүй. За тэр бичвэр нь ингээд нөгөө охинтойгоо ярьж байгаа нэг тийм харилцаа яриагаа ингэж оруулсан байгаа. За үүн дээр болохоор охин нь яагаад энэ тог цэцраад байдаг болчих вэ гэд асуусан гинэ. Тэгсэн чинь уртаас нь цэцлэгаан станцнд болохгүй байна гэд хариулсан байна л да. Тэгсэн чинь яагаад засаж чадахгүй байгаа юм болоо гэд охин нь тэгж хэлсэн гинэ. Тэгсэн чинь яг энэ бичвэрийн доор хин комедиан Баяраа нэгэн одоо бас одоо үгдийн комментиг бичсэн байгаа. За энэ комментэн дээр болохоор аав ээж нь дэмжээрэй гэдээ явж байсан юм а гэхгүй юу гэд ийм одоо коммент өгсөн чинь бүр ингээд Баярагийн энэ бичсэн коммент нь бүр энэ постноос их реакшн авцсан. Бүр ингээд 1600 реакшн авцсан. Тэгээд одоо хүмүүс скриншот хийгээд маш ихээр оруулж байгаа. Бараг л пэйж болгон дээр яг энэ зургийг ингээд оруулаад явж байгаа байхгүй. Тэгээд сүүлд харсан мэдээлэлээр болохоор яг жүжигчин Наран Солон өөрийнхөө яг энэ бичвэрийг устгасан гэдэг бас нэг юм мэдээлэл явж илээ. Тэгээд яг энэ одоо зөөл нь өнөөдөр ингээд нилээдгүй хүмүүсийн анхаарлыг аваад явж байгаа ийм одоо сэдв болж гинөө. Тэгээд хурдан энэ асуудлаа шийдээсээ хийх одоо тэр ажлаа хийгээсээ одоо тэггүй бол бүр ингээд үнэхээр хэцүүдэж байгаа гэдэг нь бол ингээд харагдаж байна. Нөгөө талаас болохоор хинэ Равиологийн хэлснээр 1 сар болоо ингээд гайгүй штэ 3-4 сард бүр ингээд хэцүүдд юм а бүр их юм гэмтэл ингээд станцууд тэр гардаг гэдэг зүйлийг бас ингээд ярьж илээ. Тэгээд хурдан энэ асуудлаа шийдээсэй гэж яг үндэ хүсэж байна. Арга ярих сэдв маань яг өмнөх сэдвээр нэрнэн дурдгдсан Дорж ханд болон ютубер Мөнх Цэлмэг хоёртой холбоотой мэдээлэл байгаа. За ялангуяа сүүлийн үед Facebook дээр Мөнх Цэлмэгийг ингээд уус төрлөө орох жоо одоо дараагийн сонгуульд одоо ингэж төвчгөж байгаа гэх мэтчлэн иймэрхүү мэдээлэлүүд бол маш их явж исэн. За ялангуяа бас яг энэ Дорж хандтай мэдээлэлэр бол ингэж нэлээх сэвэгдэж бас ингэж яригдсан байгаа. За энэ яасан бэ гэхээр Дорж ханд яг Тэнгэр телевизийн нэг форумд орж явахдаа Мөнх Цэлмэгийн талаар яриад одоо ийм нэг лайв хийдэг ингэ залуу байдгаа.
Тэгээд яг ингэж гадны орнуудаар ингэж явж байгаа. За тэнгуүтээ миний хажууд яг 10 жил ингэж миний хажууд явж ингэж одоо улс төрт бэлтгэж байгаа ийм залуу гээд мөнх цэлмгийг ярьдаг байхгүй юу? Та бүхэн мэдж байгаа мөнх цэлмэг гэдэг нэг залуу лайв хийгээд одоо миний 10 жил ингэ хажуудтай ингээд бэлтэж байгаа бас нэг ус төрч залуу. Гэхдээ одоо ингээд бүр таны ингэ яриад байдаг тэр Африк улсуудыг хожиж үзмээр байна. Монголчуудад үзүүлмээр. Монголчууд ямар сайхан юм нөөцтэй давуу талтай улс гэдгийг харуулмаар байна гэж ингээд сайхан бодит түүхийг ингээд өтөр үзүүлээ явж байгаа зөрөгтэй залуу тэнд бол байна. Гэсэн чинь мөнх цэлмэг үүнийг эсэргүүцээд одоо өөрийнхөө фэйсбુક дээр нэгэн постыг оруулсан байгаа. За энэ пост болохоор 1 сарын 25-ны өдөр оруулсан бөгөөд яг энэ постн дээрх зураг нь болохоор 2024 оны 7 сарын 8-нд орсон нэг зургийг оруулсан байгаа хгүй. За тэр зураг дээр болохоор үүсгэн байгуулагдсан хүн нам маань засагт орж төрийн эрх барихаар боллоо. Миний би өөрийгөө хойш татан альва албанд шол очихоос татгалзаж бусаддаа боломж олгон амжилт хүсэж байна. Цаашид эвслийн засгийн газарт хатуу шаардлага тавьж хүний өөрийн нам харгалзахгүй авилга ашиг сонирхлын зөрчил гаргасан хэн бүхэндээ нэгнээ үзэж нэхий дээлээ уралцсан. Иргэний хувьд иргэдтэйгээ хамт байж их дэлхийгээ тойрно гэдэг постыг одоо ингэж 2024 оны 7 сард оруулж ирсэн байна л да. Тэгээд үүнийгээ дахиж гаргаж ирээд одоо яг энэ сүүлийн пост оруулсан байгаа. За үүн дээрээ болохоор би улс төрийн зорилгоор улс орнуудаар влог гэж явдаг байсан бол 2024 онд нэр дэвшгэлээсэн. Дэвшүүл гаргаж байсан. Тухайд миний нэрний рейтингийг судалгаагаар энэ хоёр дүрэгт ийм шанстай орж байна. Нэр дэвшээж гэж нэг бусуудаа сарлууд ирж байсан. Би дэвшээгүй. Яагаад гэвэл надад дэлхий танин мэдэх зорилго байсан. Бас 2015 онд үүсгэн байгуулалцаж байсан хүн нам засагт ороход өгсөн газрынхаа дараа даамал хийх боломж байв. Би татгалцсан. Яагаад гэвэл дэлхий танин мэдэх зорилгоо дагав. Өнөөдөр би үүсгэн байгуулалцсан хүн намынхаа гишүүнчлээс татгалзаж байна. Удахгүй Монголд очиод цаасаар өргөдлөө өгнө. Яагаад гэвэл дахиад л дэлхий танин мэдэх зорилго дааж байна. Одоо би дөнгөж дэлхийн талд хүрч байна. Үүнээс цааш гарах газар үгүй. Бас би улс төрд бэлдээд эсвэл бэлдүүлээд байгаа зүйл огт байхгүй. Нэр дэвшгээ хөрвөл өөрөө хилээд зарлаад явчихна. Гэтэ надад тийм цаг хугацаа алга. Дэлхийг бүрэн танин мэдэх чухал байна. Гэт ийм посттэй яг одоо тэр дорж хандын одоо ярьсан ярианд ингээд хариу өгч байгаа юм шиг ийм постыг ингэж оруулсан байсан. За тэгсэн чинь манай нүуний зураач өргөл гэл би нөгөө ярьдаг шүү дээ. Тэр зураач өргөл маань бас яг энэ хоёрын энэ нөхцөл байдлыг бүр маш инээдтэйгээр зурсан мөлий. Тэгээд энэ талдаа тэр зургийг нь оруулчихъя. Дараагийн сэдэв маань луурт холбоотой сэдэв байгаа. За тэгээд яг энэ луурт холбоотой сэдэв дээр болохоор одоо яг энэ гадны одоо тэр юу гэдэг гадаад хүн юм уу эсвэл монгол хүн гэд гадагшаа гарчаад яг энэ зүйлийг хийсэн юм уу гэдэг нэг тодорхойгүй заяа. За энэ яг юу болсон бэ гэхээр НТВ телевизийн сэтгүүлч уянга за бэлэг нэвтрүүлгийг үүсгэн байгуулагч одоо санаачлагч инфлюенсер од заяа хоёрын зургийг хиймэл оюун ханаар янзлаад тэнгуүтээ ийм мөрөдөд тоглоомны сурталчилгаа явуулдаг ийм зүйлд ингэж ашигласан байгаа байхгүй. Яг тэр хоёр хүн гэд хүмүүсийг урайлаад байгаа юм шиг тийм зүйлийг бас ингэж хийсэн бэлээ. За үүнийг нь болохоор Монголын баримт шалгах төвөөс одоо ингэж шалгаж өөрсдийнхөө пэйж дээр оруулсан ийм мэдээлэл байгаа байхгүй. За үүн дээр болохоор 2026 оны 1 сарын 16-ны өдөр Bio IVY нэртэй хуудаснаас блог хөтлөгч бүсгүй саятан босноо хүлээн зөвшөөрсөн гэдэг тайлбартай бичлэг нийтлэлснийг ингэж олж илрүүлсэн юм байна. Тус бичлэг нь 376 реакшнтэй. Тэгэд 66 удаа цааш нь түгээсэн буюу одоо ингэж шеэрлэгдсэн гэдэг мэдээлэл байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ одоо хуудсыг шалгаж үзэхэд 2024 оны 5 дугаар сарын 18-нд нэгдсэн ийм хуудас байгаа. Тэгээд одоо яг энэ хуудас нь хаанаас одоо үйл ажиллагаа явуулаад байгаа вэ? Тэгээ аль улсаас одоо удирдагдаад байгаа вэ гэдгийг судалж үзэхэд Украин улсын Киев хотоос гэдэг байршил гэж гарч ирсэн гинэ. Тэгэд яг энэ болгоныг нь олж илрүүлээд одоо ийм нийтлэл оруулсан байгаа байхгүй юу. Үүн дээр од заяа болохоор өөрийнхөө сошиал хуудасууд дээр одоо Instagram ч юм уу те Facebook дээр пост одоо бичлэгээр ч юм уу мэдээлэл хийгээгүй story байдлаар бол мэдээлэл хийсэн юм байна. За үүн дээр болохоор за луур бүр ийм улаан цагаанд гарах юм уу? Миний дуу хоолойч биш юмыг AI-аар хэвлүүлээд гэж энэ нэвтрүүлэгч бүсгүйч дуу хоолой биш мэдээж би хизээж бет веб тамхи мөрөдөд тоглоом зэргийг сурталчилж байгаагүй сурталчлагчгүй ийм юмд итгэж дарж орж луурд боловта бүгд репорт хийж өгөөрэй гэж бичсэн мэд. За тэгсэн чинь яг тэр сэтгүүлч эмэгтэй болохоор яг нод зайгийн бичснийг скриншот хийж постор оруулаад за тэнгүүтээ миний өөр мэдээ уншсан хөтлөлтийн амны хөдөлгөөн дуу хоолойг AI-аар өөрчилсөн байна шүү. Яг энэ видео бол худал мэдээлэл од зайж өөрөө худал гэж сториджээ. Тухайн видеог репортлоор линкийг нь комментоор орууллаа гэд ийм одоо постыг бол ингэж
оруулсан бэлээ. Энийг нь яг Украинд гэдэг Украин хүн хийсэн юм уу? Эсвэл Украинд гэдэг Монгол хүн хийсэн юм уу? Эсвэл шал өөр улс орны хүн юм уу гэдэг нь тодорхойгүй. Ер нь одоо ингээд гадуур хил дамнсан иймэрхүү залин луурууд бүр маш их байгаа нь бол харагдчихлээ. Тэгэд сүүлд би яг бас нэг YouTube хийдэг бэлгүүн гэдэг залуу нэг бичлэгийг үзсэн бохгүй. Тэгэд яг энд тэр бичлэгийг нь оруулж идэг та хэд мөн заавал тийш орж үзээрэй заяа. Яагаад гэвэл энэ дэр бүр айгүй амар зүйлүүд бас яригдсан. Энэ яг яадаг вэ гэхэлэр гадны инфлюенсер охтуудыг те нэг ийм брэнд аамаа манай улс дээрээд ингээд манайхыг сурталчлаад өгөөч гэдэг саналыг тавиад тэгээ тийш нэг очингууд тэр хүмүүсийн шууд гадаад паспортыг нь хурааж авангуудаа шууд барьцаалаад тэгээд яг өөрийнх нь одоо улс орны залуучууд руу ингэж чат мат өчүүлээд тэгээд тэр залуучуудын банк руу норж лувер хийдэг. А хэрвээ тэр охтууд тэр зүйлээ хийж чадаагүй те чадахгүй байх юм бол тэр охтуудыг одоо хүчинддэг за тэнгуүтэ хоолууд нөхгүй байдаг амь насанд нь хүрдэг бүр юм том маф байдаг гэж аахгүй бүр үнэхээр амаргаз. Тэгээд яг тэднийг их орн руу ч явуулдаггүй бүр ийм хэцүү байдалд ингээд оруулдаг гэдэг талаар ярьсан тэр бичлэг байлээ. Тэгээд цагдаа нарт нь хилээдч бүр ямар ч нэмэргүй байдаг гинэ. Тэгээд яг энэ бол ингээд бас бид нарт ийм анхааруулах санамж өгөхөр бичлэг шиг санагдсан. Тэгээд та хэд яг энэ бичлэг рүү орж заавал үзээрэй гэж бас хүсье. Бас яг нэг зүйлийг хэлхээ марцсан байна. Үүнээс гадна гадуур юу нь луур бүр үнэхээр амарх байна. Одоо ингээд тэтгэврт байдаг хүмүүсийг хүртэл луурдж байгаа гэдэг мэдээлэл зөндөө явж байгаа байхгүй. Тэгээд ямар нэг иймэрхүү зүйл ерөөсөө өртөхгүй бай. Ерөөсөө одоо ингээд хувийн мэдээлэл хүнд өгдөггүй бай. Ямар нэгэн суулгаар өмшүүлэл бүгдээрээ худлаа тий. Одоо гэдэг нэг байгууллагуудын суулаа ч юм уу цэцэн тодруулах юмнууд бол яг жинхнээс үнэн байдаг. А гэтээ яг юм одоо Facebook дээр шууд лайваар явдаг тий. Тэр зүйлүүд бол бүгдээрээ худлаа. Тэгээд хэдүүлээ өөрсдөө мэддэг ч гэсэндээ аав ээж нартаа, ах эгч нартаа, өвөө эмэр нартаа маш сайн хэлэх ёстой шүү гэдэг анхааруулгыг дахин хүргье манайхаа. Энэ хөө бичлэгээ 2 хувааж оруулахар боллоо. Бүгдээрээ үргэлжлэл хэсэгт 2025 оны 7 сарын 19-нд хүүхдийн 100-ын Канте барны гадах одоо зодон буюу амар сайхан Санжаачор бол тэмүүлэн Алтан очор саяын нимбүү нарын шүүх хурал болсон байгаа. За яг тэр шүүх хурлын талаар илүү дэлгэрэнгүй ярих болно. Тэгэд яг энэ бичлэгээ маргааш оруулъя гэж бодож байна. Тэгэхээр хэдүүлээ маргааш дахин уулзцгаая.